За тэгээ яриагаа үргэлжлүүлээ. Түрүүн тэгээд би хэлсэн зүгээр нэг яг хөдөөний айл нэг хүүхдээ сумын төв рүү оруулж дотор байранд ч юм уу айлд амьдруулахад жишээ нь ядч л өвлийн жишээ нэг үнэ. Тэгэхээр тэр суурин газрын тэр сумын төв рүү орсон хүүхэд суурин газрын амьдрал руу орж байгаа ч тийм. Ид шоолоо авч орж штэ. Тэгээ сумын төвийн амьдрал хөдөөний амьдралаас ерс өөр. Тэгээ сумын төвд амьдрахын тулд тэр хүн чинь хөдөө амьдрэх хүнээс шал өөр ажил хийн. Эрдэн боловсрол хэрэгтэй, одоо өөр юу хэрэгтэй байдгийг. Ядчил унаа машин хэрэгтэй ингээд нэг байшинд амьдрах хэрэгтэй ядчил тийм. Монгол гэрээ чинь асаж цааш нь ингэж засаж сэлбэж авч явахд хэцүү. Төв суурин газар зогцохгүй ингээд нэг байшин савтаа болох хэрэгтэй, унаа машинтаа болох хэрэгтэй, хүүхдүүдээ сургууль соёлтой болох хэрэгтэй тэр. Зөвхөн хөдөөний сумын төв рүү орж ирэхдээ амьдрал эрс өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тэгэл аймгийн төв рүү оръё. Сумын төвөөс аймгийн төв рүү оръё. Бас л ялгаа байхгүй адилхан. Тэр чи бүхэл бүтэн хотод амьдрын гэдэг чинь Улаанбаатар хот яа тийм улсын нийслэл хотод амьдрын гэдэг чинь хөдөөний амьдрал бүр ингэж нэг юмсэн тасрын штэ ер нь бол. Тийм. Тэр хотод амьдарч байгаа хүмүүсийн хүрээлэлд орно тэр хүмүүстэй адилхан сэтгэдэг болон тэр хүмүүстэй адилхан мөнгө хоримтлуулдаг болон тэр хүмүүстэй адилхан хувийн бизнестэй болон ядчил тийм. Ядч нэг гэр бүлийн нэг жижиг бизнес тэгээд өөрийн хувь хүний нэг жижиг орлоготой байх хэрэгтэй ажилласаа гадна. Ажил хийдэг байлаа гэхэд ажилласаа гадна нэг өөр давхар дайвар орлого одоо юу байдгийг ном зам орчуулдаг юм уу яадаг байдгийг ямар нэг орлого хэрэгтэй. Хүүхдүүд чинь хүртэл ингээд тис өөр амьдрал руу орох ёстой шүү дээ. Нэг хотын хүүхдүүд одоо яаж ямар аргаар мөнгө олдгийг тийм үү яаж өөрсдийнхөө хувийн хэрэглээ яаж хангадгийг тэр мэрийг ингээд сурах ёстой шүү тэр хүүхдүүд чинь. Хөдөөнөөс хот руу орж ирж амьдарч байгаа хүмүүс их чинь тийм эрс өөр шүү дээ. Аймгийн төвөөс хот руу орох аймгийн төвд амьдрах хотод амьдрах хоёр чинь ижилхэн хөдөөнөөс шууд тасарч ёстой. Тэгжээж хотын амьдрал тасаж ингэж хотын хүн болж амьдрын шүү дээ. Тэрүүний хэлдгээ тэгээд өглөө гарахдаа ядчил хоол ундаа зогцуулж идэж ууж гарна тийм үү. Энд тэнд ингээд явж итэл ингээд өтгөн шингэнэ гарах хэрэгтэй болон тэгэхээр чинь Улаанбаатар хот чинь тиймэрхүү газар нь ховор тэгэхээр чинь яах юм нэг нойлтой газар руу орох хэрэгтэй болон тэгээд мөнгө хэрэгтэй гээд байшингийн булан руу очиод ингээд бизнесад энэ төр яваад иж болохгүй. Интерес өсүүлэл те. Тэр чинь дээрээсээ гарахтаа ядаж ингээд гэртээ сайхан бизнесад ингээд юу гарах хэрэгтэй тэгээд чинь ажил дээр очтол ядаж юм. Энэ жижигхэн жишээ. За тэгэл хотод амьдарч байхдаа хаа байсан хөдөө амьдарч исэн нөхдүүдрөө буцаж яриад ингээд уцан ширмсээр яриад зовлон тоочоод өстой энэ өстой хэцүү юм аа амьдрал өстой хэцүү юм аа мах шүлж явахгүй энэ төр гээд мах шүл нь үнэтэй юм аа энэ төр гээд чи хотод амьдрах гэж ирсэн бол хотын амьдралаар амьдрах гэж ирсэн тэнд дасгал хэрэгтэй болно шүү дээ. Тэнд зогцоход хэрэгтэй болно шүү дээ. Тэр засаг энэ ямар ч хамаагүй шүү дээ. Чи өөрөө сонголт хийсэн би хөдөө амьдрмааргүй байна. Би суурин сайхан газар хотод амьдрмаар байна. Аймгийн төвд амьдрмаар байна. Хотын төвд амьдрмаар байна гэсэн. Тэр чи тэр байгаа хүмүүс юу хийдгийг, юу боддгийг, юу сэтгэдгийг мөнгө төгрөг ашиг орлогоо яаж олдгийг тэрнийг олсон ашиг орлогоо яаж зохицуулдгийг энэ тэрийг энэ мэтийг сурах хэрэгтэй шүү дээ. Түрүүний хэлдгээр ядчил 11-ийг орой болгон олсон орлогынхаа 11-ийг байн хоримтлуулдаг. За тэгэл үлдсэн зарим нь одоо ажил бизнес юмдаа оруулдаг юм уу, сурч боловсрохтой зориулдаг юм уу тэргээд чийцээр болж байгаа зү. Хөдөө амьдарч байгаа хүмүүс гэр бүлүүл яах юм бэ? За эхнэр хүүхэд нөхөр бүгдөө нийлээд 7-8 хүн байлаа гэж бодоход бүгдээр нийлэл малаа онд оруулна тийм үү? Ирэх хавар ихэд
мал чинь ямар ч зууд юу ч болсон бүрэн мэндэл орох ёстой. Тэгэл болоо. Малчин хүнд мал нь байна. Малнаасаа зарим нэг нь ядаад сумын төв ч юм уу, аймгийн төв ч юм уу оруулаад хот руу ч юм уу оруулаад зарлаа. Өрх гэрийнхээ будаа гурил одоо торго daйл юу гэдэг тэрийг авлаа. Ингээд болоо шүү дээ. Тэдний амьдрал тэгэл болно. Нэг илүүтэй баг хэрэггүй. Одоо үед яг хаа тэгээ зураг телевиз юм үздэг болсон. Гэтэ хотын хүний амьдрал хэсээр тэдний амьдрал тэгэл гол зорилго нь тэр мадлаа минд авч үлдэх. Энэ хотын хүний амьдрал шал өөр шүү. Эрдэн боловсралтай болох ёстой. Тойрон хүрээлэгчтэй болох ёстой. Нийгмийн дунд өөр ингэсэн байр суурьтай болох ёстой. Байр суурьтай болохын тулд тэр хүмүүстэй идэл зиндааны ховцлох ёстой. Тэр хүмүүстэй ижил хэмжээний соёл боловсралтай ярьж сурах хэрэгтэй, ярилцаж сурах хэрэгтэй, харьцаж сурах хэрэгтэй. Ингээд зөндөө юм байна. Өөр хүүхдүүдээ хүртэл тэр нийгэмд аятай тухтай амьдруулахын тулд тэр хүмүүсийн зиндааны амьдрахын тулд эрдэн боловсралтай болгох хэрэгтэй. Сургалт семинар юу гэдгийг тэрэнд нь явуулах хэрэгтэй. Өөртөө ч боловсрох ёстой. Тэгээ манай монголчууд яадаг гэж. Тэг 100 оллоо. Нэг хөдөө өнөс хот руу орж ирсэн. Бушуухан хөдөө гараад зүгээр алга болж өгнө. Майхан сав авдаг юм яадаг. Нэг жоохон чихэр баваа алга болж өгнө. Тэгэл баахан хөдөөгөр тинж намар орж ийн. Тэр намар ороод ирэхээр чинь нөгөө бүх юм 100 задгаа. Тэгэл ажил төрөл нь юу болж байгаа мэдж байгаа ч юм байдаг ч юм уу зарим нь тий. Зарим нь төлөвлөгөөтэй явдаг баг. Ингээ амарчаад амар хугацаатай ингээ амарчаад ингээд яваад ирж болно л тоо. Зарим нь тэгээд хөдөө очиод ингээд нөгөө нэг баахан хөдөөнийхөө хүмүүстэй буцаал. Улаанбаатар ийм ч хэцүү, тийм ч хэцүү, ёстой хэцүү юм аа, ийм ч юм аймгийн төвд амьдрах ийм хэцүү юм аа тэр. Баахан зовлоо. Хөдөөний хүнд чиний амьдрал ямар ч хамаагүй шүү. Чи шал өөр орчинд амьдарч байгаа. Тэр хөдөөний хүн чиний Улаанбаатарт байгаа махны хүн, аймгийн төвд байгаа махны хүн, сумын төвд байгаа махны хүн ямар хамаатай, ямар ч хамаагүй шүү. Тэр ямар сонирхолч байхгүйгээс. Тэсвэргүй мал нь гадаа нь байж ингээд намар болохоор ингээд мэдшээ хийгээд идчихнэ. Тэгэл өснөөс юу гэдэг юм нь борлуулаад ингээд мөнгө олоод ингээд авах юмаа ингээд горил будаа юм хом торг дурд юу гэдгийг тэр юмудаа авчихна ингээд болоо. Чи үл шал өөр юм бодох хэрэгтэй шүү дээ. Тэр өдөө очиод яг жоохон нэг нар салхинд жоохон амарчаал тэгэл тархитгоогоо жоохон амарчаал буцаал Улаанбаатартай ирэл тэгэл амьдралаа өргөжлүүлэх ёстой шүү дээ. Тэр 100-ны цагт бол ер нь тэгээд хот хөдөө үед дэмийж явахаа орно. Тэр хот газартаа тэр аймгийн төвдөө ч юм уу, сумын төвдөө ч юм уу яаж карьераа дийшлүүлэх үү, яаж ажил бизнес ихэ хүрээнд хэлэх үү, тийм юмд л чи илүү их суралцах, илүү их боловсрох, тийм талын хүмүүстэй илүү их харьцаж тэр хүмүүсээс туршлага судлах гол нь тэр шүү дээ. Үр хөвгт чинь үргэлтэй тэр хотын хүүхдүүд ямар сургалт семинар юунд явдгийг, дамжаанд явдгийг, тий юу сурдгийг тэр нь сурах хэрэгтэй шүү дээ. Тэгээ яг одоо нэг 14 хоног ч юм уу сар ч юм уу нэг ингээ яг нэг хальт агаас их юм гарчаад ирээл тэгээд та нар буцаад тэр амьдрал руугаа бушуухан орох хэрэгтэй шүү дээ. Тэгэл хамаг юм үрж барж ирчихэл тэгэл өстой хотын амьдрал хэцүү юм аа гэдэг ахаал нэг ингээл одоо ээж шоолоо яана энэ. Тэр 100-ны цагт чи бизнес юм а хийгээд мөнгө хоримтлуулаад бүр ингээд цаг хожоод хэрвээ одоо албан газар ажилладаг хүн бол тийм үү. Тэр амралтын цагаараа өөрийгөө хөгжүүлээд боловсруулаад хийлгүү сурдаг юм уу одоо яадаг гэдгийг нэмэлт орлоготой болдго юм уу тэр талаараа судалдаг юм уу тэрнийгээ ихлүүлдэг юм уу яадгийг бизнесээ тэлдэг юм уу яадгийг өр хүүхдүүдэд бизнестэй оруулаад ингээд тэр бизнесээ яаж хийхийг сургадаг юм хүмүүсээс өөрөөсөө дээш мундаг хүмүүсээс яаж суралцах тийм юмд илүү анхаарах хэрэгтэй шүү дээ. Тэгээд нөгөө нэг хөдөө нүүдэлчин амьдралаар амьдрэх хүмүүс шиг л ингээд ямар нэг асуудал гарахтал
нөгөө байгаль руугаа буруугаа гэж хөдөө малын зууданд арчиггүйсээ болоод орчин малаа алдаад зууд болчлоо. Тийм. Бүх буруугаа нөгөө зууд руу чаачдаг тий. Арчиггүй нэг арчаатай нь өөр л дөө. Өөртөө жил аваад ингээд зогцуулчих. Арчимууд нь шууд тэгж байгаа шүү дээ. Оо энэ зууд болчлоо. Тэгээ сүүлийн үед нөгөө мал бол төрийн өмч юмаа гэдэг нэг төр засгаас нэг балаа юм ярьсан. Тэрэнд нь итгэцэн зарим нэг нь. Ингээ зууд болгоо. Оо энэ төр засаг харж хандж байгаа ч юм алга. Ингээд эфир тий. Чин хотоо хотлогдсон бодсон шүү дээ. Эртээр үйл тийм байгаагүй л баг. Коммунизм үе тийм болгоцсон байхгүй. Яагаад гэвэл бол малчтыг бүх малчин төрийн өмч байсан учраас төр бүх өвчтөж юм ингээ аваач өгдөг байсан. Одоо хувьд нь мал нь байгаад ахтал малчид төрөлт юм болсон шүү дээ. Зарим нэг нь мундаг хүмүүс бол байгаа. Зарим нэг нь бол яг тэр сэтгэл коммунизм үеийн тэр малчтын нийгмийн мал малж байгаа малчтын сэтгэлгээр байгаа байхгүй. Ингээд нэг жоохон зууд янз бүр юм болгонгот энэ төр худагч гаргаж өгөхгүй байна. Хүүс хэлжээлч өгчихгүй юм. Сайн санаатай хүмүүс байна уу энэ хэлсэн юм ярь. Чи хувийн хөрөнгө малчин хүмүүсийн хувьд хандж хэлэхдээ. Тэг чи хувийн хөрөнгөө яаж хамгаалах чиний хэрэг шүү дээ. Тэр төрж юу нь ямар хамаатай. Төрөлхөрөн газар амьдж байгаа хүн кингээсээ болоо байшин ашигтай бол тэр хүний өмч юм байгаа шүү дээ. Тэр хариуцлага өөрөө л хүлээн шүү дээ. Цахилгаан махилгаа юм хямлж яахгүй яасан. Хүүхдүүдтэй гал устаа харьцахад нь харж хандж яахгүй нэг байшин ашигтайсан бол өөрийнх нь буруу шүү дээ. Нэг тийм тэр яг нэг тийм коммунизмын үедээс үүдсэн сэтгэлгээ биш байгаа тийм. Ингээд байгадан амьсаг ямар нэгэн болоод мал юм ингээ алдахаар нэг зуд юм руу чигчдэг. Яг тэр сэтгэлгээ ингээ хот руу орж исэн мал дээр байж байгаа орж ирсэн тэр хөдөөс орж ирсэн хүмүүс яадаг гэж яг тэр сэтгэлгээ гардаг. Автосны мөнгө болоод ингээд мөнгө төгрөгөө үрж ингээд барчаад ингээд цалин юмаа ингээд хоримтол үүсэхгүй ингэж байж байгаа. Тэгэл нэг жоохон гачигдал үүсэнгүүт одоо яг л адилхан харагдаж байгаа шүү дээ. Бензиний үн 5,000 хүрчлээ. Бензиний үн хийж хурж магадгүй шүү дээ. Энэ дэлхийн янз бүрийн болцыг дэлхий яаж өөрчлөж магадгүй энэ улс орнууд юу ч болж магадгүй. Тэгэхээр чи бүх юм бэлэн байх хэрэгтэй. Санхүүгийн хувьд хотын хүн санхүү эдийн засаг боловсрлоор амьдрын шүү дээ. Хөдөөний хүн бол малаа маллах ухаанаар л амьдрын шүү дээ. Малаа ингээд онд орууллаа. Тэгэл тэр хүний амьдрал үүсээ мал нь байж гин. Дарахын дараа үрхийн үрээ ингээд зохицуулж явчихна. Чиний амьдрал бол шал өөр шүү дээ. Хотын хүн бол өөр шүү дээ. Шал өөр юм бодно. Би өөрөө хот орон газар өсөд төрсөн хүн болохоор хэлээд юм л та. Тэгэл намайг байгаахад ингээд тэр арчилсан хувьсгал тэргээр ингээд би бүр байгуулсан 13 4 настай. Тэгээд нийгэм солигдоод ингээд яахт хүмүүс 8 шам хийгээл гэсэн. Би тэгэл ялгаагүй тэдний дунд ороод явцсан. Яах вэ хүмүүс нь бодооч ба. Ингээд 8 хийгээл ингээд мөнгө олоод ингээд мөнгө хоримтуул ингээд амьдрах хэрэгтэй байна. Маш хурдан эдийн засгийн харилцаанд орсон ч тоогоосаа хаа багаас 13 4 настайгаас. Тэгээд ер нь аав ээжээр хувцснаас чахуулж өмсгөө байцсан. Одоо ч тийм. Би өөрөө бүх амьдралыг надад шалтгаална гэж боддог. За нэг төр засгаас шалтгаалж байгаа юм баг байхгүй миний хувьд бол. Би өөрөө бүх амьдралыг ингэж төрд миний амьдрал ер нь ямар ч хамаагүй шүү дээ. Ер нь явсан дээр бол Улаанбаатар ингээд ямарсан муу ч гэсэн ингээд тогтхонтой байж л байна. Яг нь хаяа жижиг шажиг саадал маадал гарчаал байгаа. Хэрвээ шаардлагатай бол би ингээд цаана их усүр би өөрөө шийдэж шүү дээ. Хэрвээ бүр боломжгүй ингээд төр засаг үнэхээр найдлагагүй байвал би тэгж л боддог. Тэрнээс биш төр засаг хизээ захиргаа ястаа зорих юм бодохчгүй байна. Судалтай. Яг мэдээж байрны дулаан тийм зэргийн асуудал байна. Тэр чинь тэгээд ямар нэг аргаар шийдэж штэ. Суурин газрын хүмүүс бүх асуудлаа өөрөөсөө хайх хэрэгтэй. Ихэнх асуудлаа өөрөөсөө хайх хэрэгтэй. Харин мал аж ахуйтай хүн бол мэдээж Монголын малчинд бэлчээрийн мал аж ахуй учраас
ихэнх зүйл нь идэж хоолны хүртэл байгалаас хамааралтай байдаг учраас нэлээд хувь нь магадгүй бас юу яадаг байх. Байгалаас хамааралтай байдаг байх. Тиймээс биш суурингаа тэгэл чиний амьдрал суурин газар хот суурин газар амьдрна гэж бодсон бол шал өөр юм бодох ёстой. Эрэхтэй болчиход байгаа зү. Чи цалингийнхаа тодорхой хувийг заавал хуримтлуулах ёстой. Хот суурин газар ер нь ямар ч эрсдэл юу ч болж магадгүй. Жишээ нь ихтэл Улаанбаатарт 1-2 жилийн өмнө юу боллоо? Бүх түүцнүүдийг бүгдийг хомруулсан үгүй хийсэн биз дээ. Тэд түүцэн дээр амьдарч исэн хүмүүс яагаад бодоогүй? Түүцээр амьдарч исэн хүмүүс яагаад бодоогүй? Хизээ нэгэн цагт энэ түүцнүүдийг хомруулан буулгаж магадгүй шүү дээ. Өнөөдөр хийж байгаа бизнесийг магадгүй улс төрөөс хорж магадгүй шүү дээ. Юу ч болж магадгүй шүү дээ. Тэрнийг яагаад бодоогүй? Бис бодоогүй. Юу ч боддоггүй ерөөсөө. Суурин газрын амьдрал чинь тийм байхгүй да. Суурин иргэншил гэдэг чинь. Харин ачуутан юм уу? Малчин хүн бол өөр шүү дээ. Тэр бол тэгэл малаа онд минь цаавж орно. Тэм тариач хүн бол тариагаад ганд ингээд гандаачгүй шиг тий намар олигтон хурааж авна. Орхоо шавжинд идүүлчихгүй шиг тий. Тэгэл болоо. Тэрнийг хурааж авлаа. Хот газрынхан суурин газрынхан зарлаа. Ингээд болоо. Тэр мэрэггүй. Тэгэхээр суурин газар амьдрах ч юм шал өөр юм бодноо. тэгэл нэг юу ч болоогүй байхад төбөл саваануудыг ингээд байдаг хүмүүс би ингээд хардаг байхгүй заримдаа. Тэр л юм яалтчгүй л нэг ингээд бодлон буруу байна да. Хот газар суурин газар амьдарч сураагүй байна да гэж харагдаад байдаг байхгүй. Тэгээд цалингаас юу хоримтлуулдаг яадаг вэ гэж ярих байхгүй. Нөгөө ингээд малчин хүн чинь гадаа ингээд мал нь байж байгаа учраас тэгэл гарахыг нь гаргаал борлуулахыг нь борлуулаад тийм үү. Мах шүлээ зараал ингээл юу н бэлэн учраас тэрнийх бодох юм хэрэг яах вэ гэж бодох юм байхгүй шүү дээ. Үүдэл маха нэг хонь гаргаал тэгэл жонгойлтой ойл ингээ хоолоо ийл идчихнэ. Нэг бодох юм байхгүй. Тэгвэл малаа яаж өсөх үү, үржүүлэх үү, онд минд оруулах гэх болоо. Тэний ойр зуурын жижигхэн цайц үү юу гэдгийг торго дурдан ингээ тамхи тараа тэгэл болоо. Хот газрын бол шал өөр юм бодно ш. Би ямар хэмжээний амьдралд хүрэх юм, ямар хүрээллийн хүмүүсийн дунд орох юм зөндөө юм бодно ш. Бодох ёстой ш. Тэг чинь тэгэл тийм хөдөөний хүмүүстэй цуныхаа амралтаар очичвал ингээл нөгөө л хотынхоо амьдралыг ингээл ийм ч хэцүү, тийм ч хэцүү ингээл нэг бол ингээл нэг жижигхэн эдийн засгийн ч юм уу жоохон асуудал ингээл гарах дээр л төр засаг руугаа төбөн саваанууд дайрал тоглоо озон барь дайрал тэр гадны орнууд жагсаал хийдэг. Гэхдээ тэр шал өөр төрлийн жагсаалууд юм. Манайс зүгээр ингээ бензиний үн ингэчлээ гэн жожиг юмд хийхгүй. Тэд чинь мэдж байгаа юм ингээ савлнаа. Ус төрийн байдал янз бүр болно тэр мэдж байгаа учраас тийм олон юм шаарддаг байхгүй. Зөвхөн өөрсдөө амьдрал ингээл аваад юм. Тэр хөршдөг аятайхан байх ёстой. Аятайхан харьцах ёстой. Гудамжинд аятайхан явах ёстой. Тэр хөдөөнөө байж байгаа юм шиг л нэг замын дээр ингээл жоохон гацсан гутал хүүш хүчий зайлаж бариач идэргээд тэр зам дээрс тэр ингээ хайсан зайлуулах гэдэг юм бэ. Гэхдээ хоёр адилхан хоёулаа ингээл
тэнд зай эзлээд хоёулаа машинтай зэрэг явж байгаа шүү дээ. Хэнийг хайсан зайлуулах гэдэг юм. Юугаа ингэ сигналдаад ингээл нүдэд те. Зайлаад өгөөч чи холдоод өгөөч ч гэж тийм. Айдхан нэг урсгалтай зам дээр бүгдээр цуг явж байгаа юм шүү дээ. Чи ч гэсэн тэнд зай эзлээд ингээд шавар царайлал явж байгаа шүү дээ ялгаагүй. Тэр хүн тэгчил яг тэр ингээ харагдаад байгаа байхгүй. Харагдаад бүх юм дээр харагдаг. Талин мөнгө оримтуулж байгаа, тэр үрж байгаа, цацж байгаа энэ яг харагддаг. Тэр 30 жил амьдчлаа шүү дээ. 90 онд арчин суу хувьсгал гардаа ихэд тийм сос 30 жил болцсон. 30 жил амьдэрсэн хүн гэдэг чинь шал өөр хотын хүн болцсон байх хэвээр. Мэдээж мундаг зогсоод амьдэрсэн хүмүүс байгаа зөндөө байгаа. Хотоос орж ирлээ оюутан болоод дуучин болт юм уу, бүжигчин болт юм уу яадгийг тийм нэгтлэн бодох болт юм ингээд амьдрал мундаг явж байгаа хүмүүс байгаа. Мэргэжилтэй болоод тэр хөдөөний аав ээжд нь ямар ч хамаагүй шүү дээ. Энэ хотод яаж амьдрахаа тэр хүн шийдсэн. Тэгэл мундаг явж байгаа хүмүүс байгаа шүү. Зарим нь болохоор яг л нөгөө сэтгэхээрээ ихэнх нь яг тийм сэтгэлгээгээр байдаг. Тэгээд хороо мороноос нэг юм гуйдаг ч юм уу юу байдгийг тийм ингээд дандаа л ингээд хэлбэрхан амьдарчих гад. Хот суурин газар бол өөрөөр амьдрын хөө. Чи өөрийн гэсэн карьертэй байх хэрэгтэй, чи адагдаад өөрийн гэсэн бизнестэй байх хэрэгтэй, өөрийн гэсэн хувь хүний орлоготой байх хэрэгтэй. Хүүхэд чинь хүртэл бараг орлого олдог байх хэрэгтэй. Тэр мөнгөтэй хайрцаж сурцсан байх хэрэгтэй. Жижигхэн хүүхэд чинь хүртэл цэцэрлэж явж байгаа хүүхэд чинь хүртэл өөр юм боддог байх хэрэгтэй. Би ирээдүйд ийм бизнес хийн тэр бүх юм ийм эрдэмтэн болно ингээд явна. Хичээл хэдэн хүүхдээ хамаж аваад ингээл хөдөө очиж хөвтчихэл зунжангаа очиж хөвчл зарим нь намар ус байна орж ирэл тэгэл бужигналтаад эхэлнэ. Тэг чи яг нөгөө нэг бүх юм ингээд байгальд найдаад ингээд хажуудаа бэлэн мах шүлтөө ингээ амьдраад сурцсан хүмүүс яг арин шин харагдаад байгаа байхгүй юу? Би тэрийг л хэлээ да. Тэрээс хотод хинч амьдрах ирэхгүй зөвхөн тэр хүмүүс амьдрах гэж хэлсэн биш. Чи хотод амьдрах ч бас шал өөр сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Хөдөөний хүмүүстэй очиод нэг яриад ахын байхгүй. За мал минд орсноо за ингээл болоо. Чи сайн биздээ би сайн. Тэд чинь очиод зовлонгоо яриад ингээд тэгээд байх шаардлага байхгүй. Зарим нь тэгдгийн шиг л шүү дээ. Ингээл баахан аль муугийн яриад Улаанбаатар тийм ч хэцүү байна, ийм ч хэцүү байна. Ийм шашаа хороо олдохгүй. Чи тэнд амьдрах гэж орж ирсэн чи хичнээн жил ажиллаж амьдэрсэн. Мөнгө төргөө хоригдуулж явахгүй юу гайсан. Төрөний түүцэн жишээ ирэхэд түүцүүдийг буулгахтал бүгд тэнд буулгаал эхлэхдээ тэр өдөр л бодож эхэлж байгаа шүү хүмүүс. Энэ түүцийг хомруулан буулгалаа энэ тэр. Мэдээ төв засгийн жоохон буруу байгаа л баг. Шууд буулгадаг нь хаашаа чи тэгээд солонгосын шахааны бизнесүүд орж ирсэн тэрний оронд төвснүүдийн оронд тэр л тодорхой ингээд харагдчихл байгаа. Тэрний буулгад буруу. Гэхдээ 20-30 жил тэр түүцийг ажлууд амьдэрсэн хүн би дараагийн бизнес юу вэ гэж ядаж бодоод тэр бэлтгэсэн байж ах хэрэгтэй шүү дээ. Хотын хүн бүх юмд бэлэн байх хэрэгтэй. Би тэр хэлсэн тий ямар нэг нийгэм эргэлээ гэж бодсон ч гэсэн тэр Оросын коммунистүүд хөнгөтнүүдэд буудаж эхлэхэд тэдний хөнгөтнүүд яасан бэ? Баруун Европ руу зугтаацсан. Тэр нэг коммунист нийгэм тэр язууртай хөрөнгөтэй хүмүүс амьдрах юмч боломжгүй байхгүй. Тийм учраас зугтсан шүү дээ. Тэрнтэй адилхан түүц буулган хаяхтал амьдрал яаж өөрчлөгдөх вэ? Хизээ нэг цагт юу болох вэ? Хот яаж өөрчлөгдөж магадгүй, яаж тэлж магадгүй, өөрчлөлт байгуулалт хийж магадгүй тий. Тэнд шинэ хороол барьж магадгүй, тэр түүцийг буулгаж магадгүй л байхгүй. Тэр хотын хүн бүх юмд бэлэн байх хэрэгтэй. Эдийн засгийн хувьд сурлаг мэдлэг боловсрлоо өргөж өсгөж явах хэрэгтэй, хөгжүүлж явах хэрэгтэй. Тэгэл хотод орж ирэх нэг ажилд орлоо, тэгээ нэг цалин авдаг боллоо. Тэгэл цалингаа бүгдийг ингээл нэг тараа цацаад хүүхдүүдтэй ингээл дуусаа. Тэгэл дараагийн сарын цалин. Энэ чинь яг л нөгөө нэг байгаль дээр нөгөө маллаад сууж байгаа юм яг ижилхэн сэтгэл яваа. За 100 болоход ядаж нэг 3-1 нь үлдэнэ. Үлдэхвэл үдэ хэдийн үлдэхвэл үдэ тэгээд тэр хэдэн үлдэнэ. Ганц 2 жил хичээхэд яг буцаа дахиад нэг хэмжээндээ очино. Хуучмаас хэмжээндээ очино.
Ингээл тэгэл болоо. Малчин хүндэл тэр бол болж байна. Байгаль мэдээж бүгдийг хуу авч ирж байхгүй баг байдгүй. Тодорхой хэмжээний юм үлдэн чинь байгалийнхаа жамаар тий. Тарга тэрхтээ хитэн үл үлдэн шүү дээ. Энэ хотын хүмүүс бол өөр. Хотод юу ч болж магадгүй. Аймгийн төв тийм үү? Сумын төв юу ч болж магадгүй. Ямар ч хөтэй бос болдгоо танаа хашаа гадарт оруулж магадгүй. Танаа дэлгүүрийг ингээд түрээс нь 500 мянга байсан бол дараа сард сая төгрөг авдаг болж магадгүй. Чиний хийдэг бизнес бүр хэрэггүй ч болж магадгүй. Одоо техник технологи хөгжиж чинь тий. Чиний хийдэг бизнес ямар ч хэрэггүй болж магадгүй ингээд. Хоцорон газар байгаа амьдарч байгаа хүмүүс бол бүх юм бэлэн байх хэвээр. Эдийн засгийн хувьд, эрдэм боловсролын хувьд, дараагийн хувьдварыг байн бодож явах хэвээр. Малчин хүмүүс бол хамаагүй шүү дээ. Өвөл болох нь тодорхой. Хавар хүртэл малаа онд оруулах нь тодорхой. Ингээд болоо. Тэгээ хүүхэд нь хувцастай ингээд тий өөрөө хувцастай эхнэр нь хувцастай ингээд болоо. Дулаахан ингээд болоо. Тэгээ малаа гаргаад идчихнэ өвлөө идчих ингээд болоо. Нэг сумын төв рүү ороод нэг шуудаагуур авчир тавьчихна. Тэгэл нэг 2-3 шуудаагуур авчир тавьчихна. Тэгээ өвөл хангалттай ингээд болоо. Тэгээ малаад харна. Өөрийнх нь болоод шаардах ч байхгүй. Болохгүй бол нэгийг гаргаад ингээд нэг хүнд өгөөл ингээд зараад тэгэл нь хитэн төгрөг болоод авчихна. Тэгэл хэрэгтэй юм авчихна ингээд болоо. Хотын хүмүүс өөр. Тэр нэг сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байна. Бүгдээрээ л нэг жоох юм болохоор төвхөн савн үдэл ингээд талбай дээр зогсоол ингээд гачин болцоход энэ ихэнх нь хотын амьдралд сураагүй гай биш дээ. Суурин амьдрал, иргэншилтэй амьдралд сураагүй гай гараад байгаа. 30 жил амьдралаа штэ арчилсан хувьцагтаас хойш 30 жил болцсон байх гэж бодож байна. Тэр чинь аль хэдийн хүн сураад ингээд тасцсан байх хэвээр. Тэр чинь яг л хуучнараа. Миний хүүхдийг ягаад цэцэрлэг авахгүй байгаа юм? Миний хүүхдийг ягаад сургууль авахгүй байгаа юм бэ? Чи улсын сургууль чиний хүүхдийг авах боломжгүй чи сувын сургуульд өгөх ёстой шүү дээ. Хүүхдээ боловсролтой болгохыг гэж бодож байгаа бол тэр чи бас бэлтгэл явах ёстой шүү. За миний хүүхэд улсын сургуульд явж байна. Магадгүй сургуулийн багтаамж хотын хүн ам өдөр тутам өсөж байгаа. Жил тутам өсөж байгаа. Чиний хүүхэд хасагдах магадaltaй шүү дээ. Тэгээд чи хүүхдээ хувийн гайгүй сургуульд оруулах ёстой. Чи зардлыг бас л бэлтгэл явах ёстой шүү. Чиний хүүхэд 5 жилийн дараа ирэх жил ч юм уу оюутан бол чи сургуулийн төлбөрийг бэлтгэл авах ёстой. Тэгээд 100 хөдөө гарч ингээд айр цагаа эргүүл наадам шуудам эргүүлж явах оронд бол баг хотын хүмүүс бол хотын амьдралаар илүү яаж сайжруулах дээр илүү их анализ хийгээд ихнэр нөхөр хоёр яриад сууж явах ёстой шүү. Орлогоо яаж сайжруулах вэ? Бизнесээ яаж хэлэх вэ? Яавал бизнесгүй бол яаж хувийн бизнестэй болох вэ? За энэ бизнес хаагдах ч юм уу ямар нэг хоригт орох ч юм уу ямар нэг асуудал байла дампуурлаач гэж бодъё. Технологи хөгжөөд зах зээлээс арчигдлаа гэж бодоход дараагийн бизнес юу байж болох вэ? Тэнд зориулсан мөнгөө яаж хоригдуулах вэ гэж бодох хэрэгтэй шүү дээ. Хүмүүс. Тэр хөдөө амьдарч байгаа аав ээж ах トゥ чинь ямар ч хамаагүй тэд нар чинь шал өөр амьдралтай хүмүүс. Тийс өөр галзар тэнгэр шиг ялгаатай. Тэгэхээр бензин 5,000 төгрөг болоход хот даяараа баг дажин болох шахаж байгаа байхгүй. Улс даяараа шүү бүр. Ер нь хөдөө гадаа ялгаагүй. Ер нь Монгол хүмүүс хитсээ жимийг хурааж хоримтлуулж сураагүй. Тэр нь бүр ингээд тэр нэг нүүдэлчин хүмүүсийн амьдралын юу биш үү? Хэмнэл биш үү? Яг тэрэндээ дасцсан. Тэр чинь өөрчлөх ёстой. Өөрчлөлт мундаг явж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Хөдөөс 90-ад онд зөндөө олон хүмүүс орж ирж ирсэн намайг баг баг. Тэгэл тэд нар бол дасаад ингээл мундаг болох нь болоод зөндөө явцсан хүмүүс байгаа. Тэгээд цаана ихэнх масс нь бол тэр цаанаа ингээд яг нөгөө сэтгэлгээр л байж байгаа. Яг коммунизмын үед мал малдаг байсан хүн зуд болонгоц яагаад өөрсдөө жил авчиж өгөхгүй байх гээд сум нэгдлийн дарга руугаа
гомдол ирдэг байсан. Яг тэр сэтгэл нь одооны зарим малчд төрөл байдаг шин тэр сэтгэл нь. Яг тэр коммунизм үеийн малчдын сэтгэлгээ бол тийм байхаас аргагүй. Тэр чинь нийгмийн мал юм чинь нийгэм малаа хариуцсан шин. Одоо бол малчин хүн хүртэл тийм болцсон байна гэдэг чинь тэнэг байгаа байхгүй. Зууд болохоор тусламж юм ирсэнгүй сум захиргаанаас анхаарсангүй энэ төр. Чи чиний хувийн өмч болохоос сумын өмч биш шүү дээ. Сумын захиргаа сумын төвд амьдарч байгаа хүмүүсийг л хариуцсан. Ерөнхийд нь бол тэр хүмүүсийн орон байр юу болж байгаа тэр хариуцах байх. Аймгийн төвд байгаа хүн, аймгийн захиргаа бол аймгийн төвд байгаа хүмүүсээс хариуцсан шүү дээ. Тэр хөдөө байдаг малчны амьдрал аймгийн төв захиргаанд ямар ч хамаагүй шүү дээ. Чи шал тустай амьдрал. За ингээд нэг жоохон санаа бодол сэтгэлгээгээ өөрчилж эдийн засгаа ингээд хараа хотын хүн хөдөөний хүн ямар байх ёстой юм гэдгийг ялгамаар байна. Тэрнээс төр засгаас дандаа шалтгаалаад байгаа юм байхгүй. Би түрүү хэлсэн. Миний хувьд бол одоохондоо төр засгаас шалтгаалаад яарсан баларцсан унтсан тусц юм алгал байна. Тэнцээ хэд хүрх нь ямар ч хамаагүй. Би тэрийг аль хэдийн тооцоолж учраас ингээд юу ч болж магадгүй учраас би түрүү хэлсэн. Хотын хүн яавч тохиолдож магадгүй. Тохиол гацч магадгүй. Сайнэр бодлоо гэж шинэ бизнес гоё бизнес ингээд бий боллоо гэхэд би тэрэн дээр ингээд бушуухан очиод орон зайгаа эзэлж авна. Тэг би бэлэн мөнгөтэй байх хэвээр. Хадгаламж хоримтлалтай капиталтай байх хэвээр. Тэгээд тэрэн дээр очиод эзэлсэн. Миний бодлол тэр өдөөний хүний бодлоо. Тэгэхээр ингээ өөр байгаад юм чи эсрэг төсөв шал өөр шүү. Тэгэхээр орчиндөө зогсож амьдрья. Одоо та нар ингээ ном сонин унш ингээ хүмүүсийн амьдралыг судал болохгүй ингээ судлаа л та. Хотын хүн суурин газар амьдарч байгаа хүн юу юунд анхаарах хэвээр бүр ингээ судлаад үзэхтэй болохгүй. Мундаг явж байгаа хүмүүс л байгаа. Зөв суурин газар орж ирэл мундаг болчтой хүмүүс байдаг. Тэд нар чи тэр орчноо мэдэрээд байна шүү дээ. Мэдээд байна шүү дээ. Энэ орчинд би мөнгөтэй, мэдлэг боловсралтай, унаа машинтай, олигтойхон байшинтай юм орон суустай байх хэрэгтэй юм байна. Зун цуслангийн байшинтай байх хэрэгтэй юм байна. Тийм. Ингээд бизнесмен ямар нэг байдалд ороод ингэ доголдлоо гэхэд ахаад тэрийг нөх бас нэг дайвар бизнес бас байх хэрэгтэй юм байна тийм. Хотын суурин газрын хүн хотын хүн тийм л юм бодох хэрэгтэй. Тэгээ эрдэм боловсруулаа үргэлж чингэл сайжруулж явах хэрэгтэй. Ганцхан ажил хийгээд цалингаар амьдрна гэдэг бол угаасаа хот суурин газар боломжгүй. Хүн төрлөختөн суурин амьдрал олсоос хойш тийм л байсан. Нэг 8 ч хүн байлаа гэж бодъё. Эртээр үед хотын 8 ч хүн байлаа гэхэд нэг худалдааны газартай байгаа. Бас нэг зах дээр бас нэг худалдааны газартай байгаа. Ингээд бас нэг байшин сав түрээсүүдийн нэг газартай байгаа. Ингэж л амьдарч ирсэн хүн төрлөختөнд суурин амьдралд орсноос хойш бид нар ялгаагүй яг л тэр замыг туулаад явж байгаа.